Хүүхдийн эхээс авсан дархлын тодорхой хугацааны дараа буурч эхлэх тул дахлаажуулах бэлмэл буюу вакцины хэрэглэх шаардлагатай байдаг. Хүүхдэд дахлаар тогтоох халдвар түвшнээс сэргийлэх зорилгоор дахлаажуулах бэлмэл буюу вакцины хэрэглэгийг дахлаажуулалт гинэ. Вакциныг хүүхдэд уулгах буюу тарьж эхлэх нэг төрлийн вакцины тоглолын дагуу хэд хэдэн удаа хийх нэ. Нэг очихдоо хэд хэдэн вакциныг өгөх болно. Дахлаажуулалтын үндэсний тоглолтын дагуу хүүхдэд 15 насндаа 6 төрлийн вакцины 17 удаагийн түн хийлгэж 7 өвчнөөс хийгдэнэ. Хэрвээ таны хүүхэд энэ хугацаанд вакцинаа хийлгэж чадлагыг хоцорсон бол нөхөн хийлгэж болно. Хүүхэд эхээс 24 цагийн дотор 3 вакцин хийлгэдэг. Мөн сүрээгийн вакцины 1-р дүн, халдвар цаагийн вакцины 1-р дүн, гепатит B-гийн вакцины 1-р дүн хийлгэнэ. 2 сартаад нь хүүхдэд халдвар цаагийн вакцины 5 вакциныг хийлгэнэ. 3 вакцины 2-р дүн хийлгэнэ. 4 сартаад нь хүүхдэд халдвар цаагийн вакцины 4-р дүнг, сахуу хүүлэнэд, татран, гепатит B, хемоглобин инфлюенца B 5 вакцины 3-р дүнг хийлгэнэ. 8-аас 11 сартаад нь хүүхдэд гепатит B-гийн вакцины 3-р дүнг, улаан морхин вакцины 1-р дүнг хийлгэнэ. 1 настайд нь улаан морхин вакцины 2-р дүнг, 8 настайд нь сахуу татрангийн 1-р дүнг, 15 настайд нь сахуу татран вакцины 2-р дүнг хийлгэнэ. Дахлаажуулсны дараа хүүхдээ 30 минутаас доошгүй хугацаанд эмчийн дэргэд ажиллаарай. Дахлаажуулсны дараа хүүхдээ аль болох дааруулахгүй, тайван дулаахан байх хэрэгтэй. Дахлаажуулалтын дараа бага царийг халуурах, бие хавгуудах, тарьсан газар хавдах, өвдөх, чигрэх, уйлгах, бие хавгуудах зэрэг хариу уйлгыг илэрч болно. Үүнээс болж вакцины хийлгэхээс татгалзаж болохгүй. Вакцины тарьсан газар дэм төхөж боол дийлэх хэрэггүй. Вакцины тарьсан газрыг хөндөхгүй, майжхгүй, аль болох тохирдуулахгүй байх хэрэгтэй. Бие хүүхэд тань 39 хэмээс дээш халуурах, тасралтгүй чангаар уйлах болон бусад шиш тэмдэг ирнэвэл эмчид хандаарай. Няраа хүүхдийг сэгсэрх нь аюултай. Бага насны хүүхдийг дээш шидэж тоглох, хүүхдээ мөрөн дээрээ суулгаад давхиж тоглох нь аюултай. Хүүхдийг хэдийд ч сэгсэрч болохгүй. Няраа хүүхдийг тэврэхдээ толгойг нь арагш савхаас болгоомжилж түшиж бай. Хүүхдийг сэгсэрснээс гарах үр дагавар тархинд цус харвах, нүдний торлог бүр хөвчөнд цус харвах, нугасны гэмтэл үүсэх, татаж ундаг болох, харааг гэмтэх, ясны гэмтэл зэрэг хүндрэлүүд өгч болдгийг анхаарна.